Тооллого хийсний дараа тухайн тоолгыг хаах буюу тоолгын нэлүүдлээр дотоод орлого тоолгын дутагдлаар дотоод зарлагын гүйлгээ бүртгэнэ. Тоолгыг хаагаагүй буюу тооллого зөрчилтэй төлөвтэй үед тоолгоор тоолсон тонн бараа материалын үлдэгдэлд нөлөөлөхгүй бөгөөд дараагийн тоолгын эхний үлдэгдэл болохгүйг анхаарах хэрэгтэй. Иймд тооллого бүрийг хааж зөрчилгүй төлөвт шилжүүлэх шаардлагатай. Хэрэв бараа илүүдсэн бол үйлдэл илүүгээр орлого үүсгэх товч дарахад тоолгын эхлэх огноогоор барааны дотоод орлого цонх руу тухайн тоолгын илүүдсэн барааг дуудаж харуулах бөгөөд дотоод орлогын баримтыг гүйцээж хадгална. Тоолгоор илүүдсэн барааг ямар үнээр орлогод авах, тэг үнээр орлого авах эсхийг байгууллагын дотоод журам нэгтлэн бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт тусгасны дагуу үнийг гараас оруулаад журнал холбоно. Үнийн дүнтэй орлого бүртгэх тохиолдолд кредит талд ямар данснаас орлого авахыг мөн журмын дагуу шийднэ. Хэрвээ тэг үнээр орлого бүртгэх бол журнал холбохгүйгээр хадгална. Тайланд үеийн хаалт хийх үед тоолгын зөрүүгээр тэг дүнтэй авсан дотоод орлогын баримтууд журнал холбогдоогүй алдаатай харагдах ба анхааруулга өгч байгаа ч шууд тайланд үеэ хаах боломжтой байдаг. Тоолгоор бараа дутсан бол үйлдэл дутуугаар зарлага үүсгэх товч тарахад тоолгын дуусах огноогоор барааны дотоод зарлага цонх руу тухайн тоолгод дутсан бараа материалыг автомат бөглөнө. Зарлагын баримтын харьцсан данс дээр ямар данс байхыг мөн л байгууллагын дотоод журам нэгтлэн бодох бодлогын баримт бичгийн дагуу сонгоно. Өөрөөр хэлбэл дутагдал үүссэн тохиолдолд борлуулсан бүтээгдэхүүний өртөг рүү хийх, ажилтнанд тооцоо үүсгэх, зарлын данс руу бичих гэх мэт тухайн дутагдлыг хэн хариуцах, аль зардал, өртөгт шингэхийг зөв сонгож өгөөрэй. Зарлагын гүйлгээ учраас бараа материалын өртөг бодуулсны дараа өртөг системээс тооцогдно. Илүүдэл дутагдлаар орлого зарлагын баримт үүсгэж хадгалснаар тухайн бараа материалын дансны үлдэгдэл тооллого хийсэн тоотой ижил болно. Тоолгын жагсаалт руу ороход тухайн тооллого зөрчилгүй төлөвт шилжсэн байх ёстой. Хэрвээ зөрчилгүй төлөвт шилжээгүй бол та дээрх үйлдэлийг буруу, дутуу хийсэн гэсэн үг бөгөөд дахин эхнээс нь хийж шалгаарай. Харин зөрчилгүй болж хаагдсан тооллого ямар тохиолдолд дахин зөрчилтэй төлөвтэй болох вэ гэвэл тухайн хаасан тоолгын хугацаагаар тухайн дансанд бараа материалын гүйлгээ шинээр нэмсэн. Баримт устгасан тоо хэмжээг засвар оруулсан үед дахин зөрчилтэй болдог. Хэрвээ тухайн засвар оруулсан гүйлгээ нь зөв бол тоолгын бүртгэл ороод харах товч дарна. Ингэснээр тооллого хааснаас хойш хийгдсэн гүйлгээнүүд тоолгын бүртгэлд шинжлэгдэж зөрүүдүнд нөлөөлөх ба хадгалах товч дарна. Үүний дараа илүү дутуугаар хийсэн орлого зарлагыг өмнө хийсэн зааврын дагуу дахин дарж баримтыг шинчлэн хадгална. Тооллого зөрчилгүй төлөвт шилжсэн бол дараагийн тоолгоо бүртгэнэ. Тооллогыг хааж зөрчилгүй төлөвт шилжүүлсний дараа бараа материалын нэрв зэрэг бараа материалын гүйлгээ хийх хэрэгтэй, бусад систем хэрэглэгчийн гүйлгээ хийх. Засвар оруулах эрхийг тооллогын хугацаагаар хааж өгснөөр санаатай, санамсаргүй баримтанд өөрчлөлт оруулах боломжийг хаадаг. Танд амжилт хүсье.